байцгаана уу? Би Төв аймгийн Алтанбадаг суманд ирсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн оюун он тохиож байгаа юм а. Тус сургуулийг 2002 онд Наран цэцэг багштай төгссөн 10 ангийн хамт олонны 20 жилийн ой тохиож байгаа юм а. Тус ангийн сурагч төрлөх сургуультай химийн багшаар ажилладаг байна. Ингээд 20 жилийн оюун сэтгэгдлээс бүгдээрээ сонсъё. Сайн байна агшаа, орчихоо. Юу хүмүүс вэ? За тэгэхээр Алтанбадаг сумын маань тийм ээ. Ерөнхий боловсролын сургуулийн маань одоо ингээд таны ангийн 20 жилийн уулзалт болж байгаа юм байна. Бидний сэтгэлээсээ хуваалцахгүй юу? За манай анги чинь бас их урлагаараа, сурлагаараа тэргүүний хүүхдүүд зөндөө олонтой. Их мундаг анги байсан. Дээрээс нь сахилгаагаараа ч алдартай анги байсан. Ерөөсөө л энэ дотор сургууль дотор ямар л анги хүмүүл нөө 10 манай ангид Наран цэцэг багштай 10 л гэж ярьдаг гэсэн. Тэгээ одоо урлаг спортоор одоо тэргүүний мундаг хүүхдүүд гэх юм бол зөндөө байна уу. Саран хөхөө урлагаараа мундаг байсан. Их баяр сүрэнгээ мундаг бүжгэлдэг мундаг охин байсан. Одоо байгаа л та бүгдөө байсан гэдэг амар тий уянгаага мундаг дуулдаг. Амар жаргалгаа бас их онц сурдаг мундаг охин байдаг. Азоёр базар аригчаа гэл одоо яриад байвал инх хат гэл яриад байвал зөндөө хүүхдүүд байгаа. За ангийнхаа үлээний мэдрэмж бүгдэнд. Тэгээд одоо бол би яг энэ Хүрлээ Болроо хоёрын байрны үүдэнд ирсэн байна. Тэгээ сая уцаар ярьсан гэртээ байна гэсэн. Ороод нэг яриа аваад. За бүгдээрээ эднийх хамт оръё. За сайн байцгаана. Юу вэ? Хөөе, босоогүй байсан юм шигтэй ч та. Чамаа ярина шиг. За. Хашаах юм уу? Одоо нэг 17-ны уулзалт болох гэдэг одоо яг та бүхэнд мэдлэгээ төвшүүлэх гэдэг сая Хүрлээгийн дээрэл байж энэ сая бид цайнаа аваж явах удчлаа. Тэгээд 17-ны уулзалтанд ангийнхан ирнэ. Тэгээд ангийнхандаа бас 20 жилийн баярын мэндийг хүргээд тэгээд бас одоо 10 жилд байхдаа бас болж исэн хөгжилтэй явдлууд те. Тэгээд гой юмны хоёулын жоохон ярил. За те. За 1992 онд Төв аймгийн Алтанбадаг сумд 1-р ангид хэлсэн орсон байдгийн байна. Тэгээд 1-р ангид ороход ч одоо биднээс үе ч одоо Монгол бичгээр 3-4 жил дагнж байсан шүү дээ. Манай ангийн чинь одоо анх үсэг заажсан багш маань одоо Нина багш маань байна одоо. Тэгээд нөгөө ангийнх чинь одоо Мавган багш гэж байсан. Дараа нь хүүн минь цайхан багш авч ирсэн. Танай ангийнх чинь шууд түшиг өгшөөлөө тий. Тэгээ сүүлдээ чинь 3 ангууд нийлээд багш нар нэгнээс солилцсон шүү дээ. Тий, багш нараа ч одоо за миний мэдэх багш нараас манай анги ч одоо Нина багшийн дараагаар бол Болормоо багш авч ирсэн. Болормоо багшийн дараагаас Чулуун цэцэг багш авч ирдаа. Чулуун цэцэг багшийн дараа чинь Гэрэл цэцэг багш Монгол бичгийг сэргээн гэж орж ирж байлаа. Тэрний дараа Дэнсмаа багш маань байлаа. Тэгээ 4 төгсөн Гэрэлмаа багш байна. Гэрэлмаа багшийн дараа ч одоо үсгийн дараалаар нь явна гэдэг шиг л. Тэгээд 4 төгсөөд ерөнхийдөө талигч оюунчин багшийн ангид байж байгаа 8 дугаар анги чи яг нэг жигтэн гүнзгийрүүлсэн сургалттай гээд энэ 2 анги болоод оюунчин багш эдрээ багш хоёрын ангид байж байгаад тэгээ 8 төгсөөд нийлээл тэгээд нараа багшийн удирдлагын дараа 10 төгсөө 36 төгслөө. 10 ангиас сахилгагүй хүүхдүүд гээд тэгэхээр чиний нэрэл явж байдаг шүү дээ. Тийм аймаг. Уул нь бол би чинь нэг тийм гэмгүү нөө хорлонч гэдэг юм уу те. Ил харагддггүй тийм хүн харахад гэмгүү царж бас тэгээд хүн л юм зөв үлдгэл байсан байл. Ил сахилгагүй хэм байсан юм. Ил сахилгагүй ч одоо тэгэл байна штэ одоо бозор юмнууд байна штэ тэгэл сахилгагүй. Эркаван ерөөсө багш нарын үйл тамиг үздэг ганц үгэд байдаг штэ. Багш хичээ зааж нараас нь авгана гэж дуудаад нөгөөдг нэргэж хараад хүнээ хайгаад байдаг те. Одоо та бол бас л мүгэлтэй шооч хүн байна одоо. Дүрсгөө дандаа болохгүй юм үтээж идэг дуугаа цараж явна жогоо би юм дэрч дандаа болохгүй юм сэтэж явна. Ороо үдшүүлдэр 6 дугаар ангид байхад л ер нь одооныхоор нэг 14 5 та хүүхдүүд нөгөө бүжгэнд орно гэдэг ануусч бүжгэнд оруулахгүй болохоор гэрлийн нутраа зүхтаа цаагаад заадны үтэл хүлээгээл те.
Ягаад нэг октоудыгаа дуудна одооных шиг ус ширмэс гэж байсан юм биш үү? Тэнэ дээр яах ч ном авах гэсэн. Юуны ном, биологийн ном гэдэг. Тэр нэг хашааны үүдэн очиж нэг дууддаг бие бинийгээ дууддаг гэсэн шүү дээ. Харахгүй болохоор. Тийм шүү дээ. Тэр ингээд одооныхаа одоо юу мессеж юм уу? Залгаж байгаа ухаантай юм уу? За мессеж л юм да. Тэгээ дуудах нь зүгээр калыг дохиод байгаа юм уу? Тиймэрхүү юмнууд байж л одоо тэгээд нэг утаа тавьж сургууль тараагаад тэр мөр асуулт аваа юм болж Нэг ирсэн. цагт махтай ажил хийсэн. Тийм шүү дээ. Одоо инх тавин жого Жага муу. тийм цагтаа тэр нэг тийм шатаагаад тэгээд нэг тадигч алттай захирал байсан. Нэг үлтэйг задуулж билээ. Тэгээд нөө химийн кабинет байсан. Ма тадигч багш айж ирээд нэг юм дэлбэрчүү гэсэн. Тэгээд ямар сандаа галдаг байлаа шүү дээ. Сургууль хөлдөөд. Сургууль хөлдөөс. Тэгээд аванч нэг эмээгийнхаа нэрмэлнээс аваад ирсэн би мэдэм хэрэг энэ мэдлийг чинь гал дасаа шалгадг ингээд нөгөөдг нь гэсэн дүн нэрмэл ус байсан юм на галанд унтарч гад сургууль баасныг харж л байсан. Хамгийн тод үлдсэн. Тий, юм одоо тод гэхэд энэ ингээд зарим юм санахгүй байх чинь манай ингээд ер нь зүгээр архив болоод ийм хүрлээ байгаа байхгүй ингээд тэр тэндээс шилжиж ирсэн тэр тийм одоо хоёр салаа өстэй байсан нэг салааныхаа өснөдөө одоо цэнхэр болтой байсан. За бүр болтоор. Ингээд бүгдийг аягүй сайн мэдээд байгаа байхгүй хүрлээгийн хамгийн анхны хайр одоо хэн бэ? Хайж явдаг байх юм. Ангаас юм уу дээд доод ангаас ч юм уу. За жич тоо. Өөр л өхөө. За энэ хүн юм та гэдэг. Гөө зөндөө захаа махаа гуйж л байсан шүү дээ. Одоо 10 жилд бол одоо ангиас бол инх чаргалтай нэг 7 хоног үе иргэсэн юм аа. Тэгээд хамгийн анхны үе хэл үү? тийм шүү дээ. Ер нь анхны тэгээд ер нь 10 жил тэгээд даа сүлд нэг За их чаргал. За тэгээд цаашаа. тэгээд доод ангийн нэг охин байсан. Тэгээд өөр байхгүй шүү дээ. Оо ингээд явахгүй юм уу? Явахгүй шүү дээ. Дөнгөж юу? Тий. Тэгээд энэ болроо чи яасан? Болроо ч сүүлдээ 10 төгсөөд яг нэг 3 мөрөлт авах юм уу? Хэд дээр орж байгаа? 3 мөр 4 мөр. 2005 онд шүү дээ. 2005 оноос л ерөнхийдөө тэгэл булаацалцаар гал авч суусан юм да. Тэгээд За. тэгээ одоо сайхан 3 сайхан хүүхэдтэй сайхан л байна. Одоо тэгээд Уянгагийн орос дуудвал тэгээ бас нөгөө яадаг лээ даа гэдэг. Наа тийм манай уянгаач ерөнхийдөө ям болгон дээр цойломтгой охин байсан шүү дээ. Гой дуулдаг, орсоор ус тас шиг ярьдаг ерөөсөө тийм. Оросын одоо гаралтай уу юм уу тэр урс тим гэдэг нэг орос өгшил байсан. Тэгээд уянгаач нь урд суун шүү дээ. Онц сурдаг огт хөөхөн огтуч урд суун. Тэгээд орсоор л юм яриадсэн. Манус юу ойлгоход уянгаа бол тэнд ойлгоход байсан. Тэгсэн да гэдсэн. Тэр орос өгш их хурдаад ишто даа гэдсэн. Би одоо тэр юуны тухай тэр хоёр ярилцсан сүулдэ маргалцсан энэ бол би сайн мэддэггүй шүү дээ. Уянгаа саахан байсан Малика Эстрана деталькийн дуу муугууд ерөнхийдөө сумандаа орж анхдаг шүлгүүдээ гадаадаар дуулж ирсэн юм. тийм манус ч юм бол Манус нөө могоо хэрзээр бодонтай юу л байсан үү шүү дээ ерөөсөө тий. ингээд танаад очлаа. Хүлээж байгаарай. Миний шалтгаан бол одоо энэ байна. Түрүүчийнхэн уулзалтан дээр очисон одоо яг энэ ресторанд очиж чадахгүй гэдгийг хэлье. Тэгээ ангийнхантаа бүгдээрээ сайхан ирээрээ 2 хоног сайхан явж байгаа дээрээ дурсамжтай мөчөө үлдээгээрээ. За манайхаа амрагийн ажил дээр ирсэн байна. Тэгээд сая ярьсан ажил дээр байна гэж энэ цаачи юм компанитай юм байна шүү дээ. Амар баян болцсон. Орё. Сангийн дарах хүн гэж юм байдаг юм шүү дээ. Компани бай болцсон. Бүрэлдэхүүн худалдаа хөгжлийн банкын хувьдаа авцсан. Хуу эзэмшдэг. Өрөө аль юм бэ гэдгсэн чинь угаасаа 3 давхарт гараал ганцхан өрөө байгаа. Тэрэнд би ганцаараа сууж байгаа л гэсэн. Амар юм ярьж байна. Сахугаал оо энэ ч. За сайн байна уу? За сонин сайхан юу вэ? Тайван байна. Сони юу вэ? Тайван ба. Ажил тавтай юу? За явж ирээ. Дэвэн дэлхийг тойрол танаа тооны гэл явж шүү дээ. Одоо тэгээд дараагийн ээлж танаах боллоо. Тэ? За бид нар амрагийн ажил дээр ирсэн байна. Тэгээ одоо яг ингээд дэлгэц үзээ сууж байгаа ангийнхан маань одоо очиж суудсан байна. Одоо тэгээ ангийнхандаа 20 жилийн баярын мэндийг
За гоё мэдлэгээ дэвшүүлээд тэгээ одоо бас багынхаа гоё хөгжилтэй дурсамжуудаас яриа те. Одоо нэгдүгээр ангидад чинь хэний анги байсан чи хэний анги байсан юм бэ? Биш нэн ах шанидэсэн шүү дээ. Аа юм уу? Яг нэгд орохдоо л нэн ах шанидэсэн. Тэгээ хоёроос өөр анги орцох нөгөө анги. Чиний бодлоор бол хамгийн тийм ер нь жоохон үл бүтэх тийм нөхөр нь одоо хэн байв? За яг тухайн үед юу? Тухайн үед ч одоо бүр амар үл бүтэх чараач одоо юу вэ? Тийм ястаа бүтэхгүй хөхтэй гэж чи ингээл галиад зодтолдог ч юм уу те ингээл ингэдэг хөхт байсан одоо жоохон шоклоо юм уу те? Дугур бол нэлээд бүтэхгүй нөхөр байсан. Дугур чиг наад. Амар их ингээл нөгөө цаас ажиллаж байгаа л ингээл өвлээ. Нөгөө балны юугаар ингээл өвлээ. Тэгжээс нэ бүр сүүлдээ одоо 5 мавгаар ингээд орсон чинь нөгөө урдаа сууж байгаа охины парч ингээд нөгөө бид нар чинь нэг юм жижигхэн юутэй байдаг гэсэн шүү дээ. Юу лээ нөгөө хүч асааж юмсаа тэг асаасан хүчин төлөө ингээд нөгөө бид нар чинь ингээд цоолоо ингээд цоолчин ингээд нэг цоохоо олцсон юм хүчтэй байсан. Бас нэг 7 дугаар ангид дэлүүдээ нэг гүнтөөс маань шилжиж ирээд удааг байсан. Тэр бүр аягүй тод санагдаад байдаг байхгүй. Ингээд хоорондоо зодтолтой нөгөө гүнтөө их юм балнуугаар нэг шиг солихсон чинь болдгоо. Тэгээ багш өөр аварж ирэл амар загнаал. Та хоёр одоо яагаад ингээд эдийн дандаа гэж тэгсэн чинь гүнтөөгийг амар загнаад тахгүй гэдэг чинь өөх нь уурлаа. Тэр чинь өөрөө стенэр ширээний дундуур ингээд нөгөө шугамар бид нар нэг гурвалж шугамтай байлаа шүү дээ. Тэр шугамар ингээд бүр зураас хатал ингээд зурчиж энэ миний бүс энэ чиний бүс гэдэг. Одоо хэл хязгаар тогтоосон. Тэнгүүд нөгөө гүнтөө ингээд нэг тохоо мохоо ингээд орчт юм байл. Чи миний хэл рүү орлоо гэж ингээд зогтоо. Тэрнээс болоод стенэр энэ чинь өөрөө ингээд байсан шүү дээ гэдэг. Тэгээд өөрөө айгүй хөвгчлээ нэг тим явдал олж ирсэн. Гүнтөө чи усаас ирж ирсэн тий. Тий усаас ирж ирсэн. Нэг жоохон аялахтаа ярьдаг байсан тэр үедээ. Тэгээ нэг хөөрхөн бандайсан борохоо орж ирчихлээ. Одоо яг ингээд 10 жилийн хугацаанд сураад төгсгөд одоо ингээд мартагдахгүй юм үлдсэн тийм гоё дурсамж одоо чиний хувьд бид нар цаастай аюу гоё дурсамж олон байгаа тийм амар бидээс нэг онцлоод тоол ашиг шүү дээ. Онцлоод яг бид нар ингээд пилетчдэг байсан. Пилетчэл нөгөө нэг ингээд тэнгууд ингээд нөгөө боловсруулалт гэхлээр зөндөө юм болно. Боловсруулалт хэдэн октод нь хийжтэй чаас. Тэгэл нөгөө банд нар нөгөө дэвтрийг гуйгаад л явна. Сүүлдээ би бүр ингээд лаймбар ангид тахтай нэг удаа бүр амар уурлаа. Би одоо хинч дэвтрээ өгөхгүй гэл ингээд нуудаг байхгүй юу. Тэгсэн чинь гадаа банд нар дуудахаар ерөөсө гардггүй. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн амар жаргалаа гэж гадаа орлоо л төө. Тэг гайхаад одоо хин байдаг юм бол тоо шүү дээ. Гарсан чинь минийхөө найз нь чамаатай уулзъя гинэ ээжээрээ дуудалцсан байгаа байхгүй юу. Тийм тэгээд бас бид нэг бөөнөрөө өглөө эрт эсвэл орой нөгөө зүүн хажуугийн цаатлын нөгөө нэг сайхан тал байдаг. Тэндээс сууж айгүй хичээлээ уншдаг. Тэгэл эхлээл ингээд нэлийн зайтай сууд энийг 20 м орчим зайтай. Тэгээ сүүлдээ ингээд унших тусмаа ойртой байлаа. Тэгсээр одоо өгнөр суугаа сайхан тойрог боолдог юм байсан. Тийм нь октод тусаад эхэндээ бол нэг ганц 2 минут бол уншдаг байсан баг тийм. Тийм бас уншиж. Хөнгөд бол энэ уншиж ирсэн юм уу? Хөнгөд ер нь баг уншдаг байсан бах уу. Тэгэл тийм байл. Гэтэ яг манайх бас толгоос ятсан шүү. Уншихгүй ч гэсэн бас гайгүй авчдаг байсан шүү дээ. Тийм нэг гүйлгээ харцдаг тэгээд нэг гүйлгэж харчаал ороод нам хийдгэл байсан. Тийм л хөвгтөд байсан да ер нь бол. Тэгээд ер нь хичээл тараад нөгөө зүүн хажуугийн доотлын тэр нэг одоо хиний аванжи ашигны доотлол байсан тий. Тэнд ингээд бид нэр айгүй амар удаан цаг ингээд зогсоод байгаад тий бүгд юу хийдэг байсан. Одоо бодохоор ингээд ярих юм байсан шиг байна. Гэтэл тэр үед бол айгүй бас гоё дурсан. Одоо ингээд бодохоор зүг юу ярьж байгааг нь одоо санахгүй байхгүй тий. Тий юу ярьж байгааг санахгүй. Тэгсэн үгээс харж чадахгүй. Тэгэл яагаад байгаад байдаг. Бараг өдөр нэг өнгөрөөл хичээл тарахад 3-4 гүжилт гэстэй ордог байсан. Тэр хооронд бид нар одоо тэнд одоо чухам юугаа ярьдаг байсан гэдэггүй. Ихэд дурсамжтай цаг хугацаа өнгөрсөн байгаа. За одоо эндээс гарлаа. Одоо танах руу хүлээж байгаарай. За яа. Тэ нэгдүгээр ангид дарах цэд манай багш, Нэна багш аавсыг анх заасан. Тэ манай багш чинь сайн заадаг. Надад нэгдүгээр ангийг төгсгөөд хоёрдугаар ангида гэрэл цэцэг багш авсан. Тэгээ Нэна багш чинь олон анги төгсгсөнтэй нэгдүгээр анги дээр нь явсан. Тэгээ нэг хоёртай бол бас багш дамжсан. Гэрэл цэцэг багш байна, Нэна багш байна, Болроо багш байна. Би одоо нэгдүгээр ангид хойно суудаг хүүхэд байсан. За хойноос нь 3-4-р хартанд суудаг байсан юм. Тэгтээ тийм намаа хөөгдөл байсан. Хэдээс суудаг байсан?
Одоо жишээлбэл төв дээр л галзуу хүн суудаг байлээ да. Батэрдэн вайн Батэрдэнтэй суудаг байлаа. Энэ цэрэн дээр живтээр бас нэг хэсэг суудаг байсан. Аавн чин дээр суудаг л байсан. Охтууд дээр сууж байгаа юм биш. Суугаагүй тий. Охтууд чинь надаас хол шүү дээ. Би ч одоо номол хөөгд байсан та. Ангидаа болол. Тий. Тэгээд манай барлаг хөрлөө жоохон атман байсан юм уу та? Хөрлөө. Тэрнээс бол одоо тийм сахилахгүй хөөгд манай дугур байна. Жишээлбэл одоо хэлэхэд хөөгдүүд байна. Ирка, Нивка гэл. Тэгтэл ер нь манай ангийнхан бүгд гэдэг сахилахгүй хөөгдүүд байлээ та. Би ч одоо нэг 4 төгсөөд гарсан юм да. Сургуулиас чөлөөлөгдөд. Тий. Тэрнээс хойш олон хугацаа өнгөрчтэй. Одоо 20 жилийнхаа хийх гэж байгаа болохоо. 8 жил 20 жилийн 15 жилийн чинь бид чинь уулзсан да. Тэгээ Сарангахыгийнхаа дооны хилээнд оролцож 10 жил дээрээ хэдүүлээ дооны хилээнд тоглоод сайхан дооны хилээ гарсан байлээ. Тэгээд тэрнээс хойш одоо 5 жил өнгөрчтэй. Одоо энэ жил 20 жилээ хийх гэж байгаа юм байна. Охтуудынхаа талаар яриач. За одоо охтуудтай зөндөө л охтууд байлаа шүү дээ. Бага насны. Харж явдаг охтууд зөндөө байлоо. Одоо өргөө охтуудаас байхгүй яах манай болроо байна, уянгаа байна. Ингээд охтуудаас байлгүй хаа вэрэг байна. Тэ. Манай бүдээ байна. Одоо хамгийн ойр татсан байдаг ш суман дээр битээр чинь манай айка байна. Одоо ингээд муухагтууд гэж юу ах вэ? Нүрээ удаад ирэхээр л бүгд л хөөрхөн байдаг юм чинь. Нийслэлийн 39 дэх сургууль дээр ирсэн байна. Бирээ энэ ч багшилдаг гэж байна. Тэгээ сая ярьсан чинь сургууль дээр байна гэж. За бүгдээ оръё. Удахгүй сургуулийн захирал болно гэдэг гişэр заатгач. Бирэг ажил дээр ирлээ. Тэгээд нийслэлийн 39 дэх сургуульд бирэг маань багшилт юм байна. Тэгээд өнөөдөр яг энэ дэлгэц үзэл сууж байгаа ангийнхандаа 20 жилийн бас мэдлэгээ төвшүүлээд тэгээд одоо 10 жил байхдаа тэ гоё дурсамжтай, инээдтэй, зэч мөртөд гаргүй болж исэн. Одоо зүйлүүд юу байна те. Би бол одоо бирэг нэг амар гоё юу болох мэддэг юм да. Тийм яа. Тэгээд зэрэг би биш чи өөрөө ярьсан одоо бас ангийнханд гоё байх те. Нэгдэр ангид чи чинь хэний анги байсан юм бэ? А байсан юм уу, Б байсан юм уу? Эсвэл одоо манай чинь сүүл шилжиж ирлээ яалаа. Би 2 дугаар ангидаа шилжиж ирсэн шүү дээ. Гэрэлмаа гişэ ангид. Тийм ингээд багш нар байсан юм уу, А байсан юм уу? Гэрэлмаа гэдэг ангид шилжиж ирчихсэн. Тэгэхээр А юм шүү. А тийм юм. Чи тэгвэл хүрлэг ангид ирсэн юм тийм хүрлэгийн ангид ирсэн аахгүй. Хүрлээ хин юм байсан. Цэлэг маах үед нартай нэг анги байсан. Тэгэхэд гэрэлмаа багш байсан юм уу? Тий, гэрэлмаа гэдэг багш. Тэгээ дараа нь чулуун чимэг гэ багш авсан. Гэрэлмаа чулуун чимэг өөрхийн атлаа. Тэгэл оюун чимэг багш авсан шүү дээ тэт чи. Тэгээ хамгийн анхны захиаг хинээс авч ирсэн юм? Мэдхгүй одоо санахгүй байна. Айгүй олон л байсан. Ааж шиг бодлоо. Наа яагаад болцоод байна? Нэг болцоод авч чинь. Нэрээ би бодоод байсан чинь айгүй тийм нэг хөөрхөн охин байсан юм аа. Манай хөнгүүд бол бүгдээ л хөөрхөн байсан л хэлээд байгаа байхгүй. Хөөрхөн байсан юм уу яг? Бирээ бол өөрөө болохоор зэрэг яхаж жоох яагаад шиг байна л да. Жохон булцаал байна л да тий. Ааж шиг. Захаа авч яасан ааж шиг. Тэгээд яадаг байсан юм бэ? Тэгээд авсан болгонтой нэг ирэхэд идэг байсан юм уу? Тэр мөрөөр хэлэлтэй одоо тэгээд энэ чинь 20 жил болсон байна. 20-оос өмнө байгаа шүү дээ тэр чинь одоо бид нар төгсөөд 20 жил болчлоо. Тэгээд одоо 10 жил сурсныгаа тооцох юм бол 30 жилийн юм ярих гэдэг байгаа байхгүй л чинь. Тийм ээ тий. Тийм. Анх чин цогтой өтөр чинь л үргэсэн шүү дээ. Тэр анхны энэ хайр байсан тий. Хайр байсан юм уу одоо юу байсан юм мэдэхгүй л энэ цогтоол мэдэх бах та ажиг шиг. Цогтоо чийл мэдж байгаа шүү. Чийл одоо мэдж байгаа гэж чийл мэдж байгаа шүү. Чи дугуйтай ирээл байсан да санаж гинөө.
Имэд загнуулаад явж исэн даа. Согтууд хоёр тэгээ яасан юм бэ? Тэгээ болцсон юм уу? Тэгэл болцсон шүү дээ. За дараагийнх нь. Дараа нь уу? Тэг чамаа гэж ингэж бүр ингээд тоолно гэдээ яриад байгаа шүү дээ. Манай ингээд цогтоо одоо хийм байдгийг тоолно яваад. Сүүлд одоо 8-9 дугаар ангид чинь бид эд чинь тэгэл нэг би энд цахаа махаа өгөл ширээнийхээ найзтай ангийнхаа өвгөттэй нэг эргэтгэл байлаа шүү дээ. Сүүлд одоо тэгээд 13 дээр л тогтох шүрдэ гэдэг шиг л байна. Тэр үед чи одоо явсаар сүүлд ер нь Монголтой л найзсан юм байна да. Монгол таа иргэсэн юм уу те? Иргэсэн байлгүй дээ одоо тэр үед бодвол тэгэл нэг захаа өгөл тэгэл цахааных нь харин зөвшөөрлөө гэл тэгэл Тэр бас Монгол мэдэх үү? Тий, тэгэл найзсан ш. Тэгэл одоо яг юу бас нэг Монгол сайн мэдэндээ Монголоос л асуу заа. Би нүдэ анилаа гэдэг шиг болсон гэдэг шиг. За. Чиний сэтгэлд хамгийн гоёор үлдсэн тийм дурсамж юу байна? Оюун чимэг багштай бид хэд ч байж байхдаа нэг хавар одоо яг эдийдл юм байна да нэг хоошоо нэг гол руу нууцаар нэг зугаалганд явцгаагаад Багшгүй явж байгаа юм. Тийм багшгүй гэрээсээ хоол хийгээл будаатай хуурах цой муу хийгээд бид тэдний бөөндөө зугаалганд хоошоо гол руу очиж тэнд зугаалаад ирсэн чинь багш араас машинтай ирээд бид эдий чинь туулгаад Машинтайгаа туулгаад тий араас ирээд бид эдий чинь оройн нь гэр мэрээр нь ороод ингэж шалгалтын үеэр одоо шалгалт номондоо бэлтгэхгүй энэ хүүхдүүд нийлж одоо ингэж зугаалганд явлаа. Хоол ундаа хийгээд гэр орнохынхондоо хэлэхгүй бодлоо ярьж явлаа гэл оройн нь гэрт ирээл маг хинээд ирээл дүүрийн магийн дүүрийг яахих нөгөө сум яахих хажууд исэн тэднийд орж дүүрийг загнаал манайх руу орж намайг загнаал тэгэл уянгаас илгмаа эднэрийг бүгдөрөнгийн гэрээр нь очиж загнаал тэгээ нэг загнуулж исэн тэр бүр санаанаас гарт. Тэр олоолаа явсан юм. Бас нэлээ хэдүүлээ явсан юм аа. Толгойлогч нь 8 9 аруулаа байсан юм. Одоо хин толгоосныг мэдэхгүй байна. Тэгэл бөөнөрөө ярьж байгаа л бид хэд нөгөө яг ангиараа яваагүй нууцаар нэг хэсэг хүүхдүүд л зугаалганд яваал. Тэгээ нөгөө сэлэг мамаа хоёр ч нөгөө багшийн дүү уучраас нөгөө багш мэдсэн. Тэгэл бид эдий чинь араасаа арай нөгөө лав дөрж шарж ар систем өстэй очлоо яалаа мэдгүй. Араасаа очиад бид эдий чинь тэр гол дээр очиад загнаад бүгдөрөнгөө оройн нь ээж аавд нь хэлээд бөөн паян болоод бид чинь за банк гүрцчихлээ шүү. Тухайн үеийн хамсаатлуу тэгэхээр за чи байх гэдэг маах уу Тэр чинь уянгаа байсан. уянга Тэгээд одоо хөвгүүдээс хин байсан юм байна. Хөвгүүд байсан. хот орны. Тий хойд орны. За хүрлээ нямка. Тий эднэр л байсан баг. Монгол ирка. Эднэр л байсан баг. Бид эд яваал тэгээд нэг загнуулж лээсэн. Тэр ер санаанаас гардаг ш. Ер нь одоо ингээд охтуудаас ингээд юм асуулт асуухаар зэрэг ерөөсөө дандаа л ингээд нэг хүрлээ нямка дугур ирка гэсэн л юм нэрнүүд гарах юм л да. Тэд нар одоо тийм одоо гоё залуучууд байсан юм уу? Эсвэл яагаад тэд нар ингээд дандаа ингээд юм болгон дээр нэр гараад байна? Тэр чинь ер нь л нэлээд бас хөдөлгөөнтэй л хүмүүс байсан шүү одоо татчаа. Тэгээ яг нөгөө аржин толгой баруун хажууныхын чинь хойд хороогоор нааша буугаад ирчтэй доошоо уруудаад буугаад ороод ирдэг. Тэгээд бид эдтэй найзлж тэр аваар найзлж хүрэлдэг гэсэн ш. Та чинь болохоор зөв хажуудаа арай нэг тусдаа бас нэг тий. Бид чинь болохоор яг хойд хороо баруун хажуугаараа тэгээд найзлж хүрэлдэг байлаа ш. Тэгэл мө ганц банд нь хүрлээ мө хэдэн октоудаа хойд хорооныхоо хэдэн октоудыг өмөрөөл хүрлээ чи гудамд нь 4-5 охин байна. Тэгэл ганцаараа ирэхтэйгэл баг манай бид нартэй залуучууд үерхэж мөрхэж бантар гоохоор хүрлээгээр л дандаа дамжаад. Хүрлээс зөвшөөрөл авмаа юм байдаг шүү дээ. Хүрлээ одоо энэ баг султан шиг байсан шүү дээ. Хүрлээ чинь ер нь атман байлаа шүү дээ. За. Би одоо нэг бирэгийн нэг юу гэх санддаг төмбөгийн гарлуу нэг бал шаахад тэр одоо ямар учраас тэр бал шаах хэмжээнд очив тэр яав тэрийг ярьж байгаа тийм. Тэр чинь одоо боо бас сенсац болж байсан шүү дээ тий. Тэгсэн. Тэр чи яг төмбөч өстэй намайг ерөөсөө суулгахгүй ерөөсөө араас гатгаад сулгаагаад ерөөсөө суулгадаг байсан байхгүй. Тэгээ бүр төвчээрийг минь бараад уур бүрээд эргээд зогчихгүй юу. Тэгсэн чинь баалных нь үзүүр үлдчихдэг. Тий тэгээд буу юм болоод ээж мэж нэрээд намайг чинь загнаад ирэл манайхан ч тэрүүгээр л сургуулаар л төмбөч муухай орилоод нэг ангиад орилоод нөгөө эрхийн балаа айлын баг хөгжижсэн төмбөч бүр амар муухай орилоод боо юм болоод тэгэл багш загнуулаад өнгөрч ийсэн шүү дээ. Тэрийг л айгу тод санд. Дараагийнхаа газар руу явлаа.
танаад өчнө. Хүлээж байгаарай. Нэг ангийнхан билээ хагуу сэтгэл зүрхэн мөргөж байдаг бохоор хайрлаж явдаг юм шүү би танарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат чидүүл алтан. За манай анги ч одоо айгүй олон онц сурлагтантай. Айгүй олон урлаг спортын өндөр амжилтууд гаргасан тийм хүүхдүүд зөндөө байдаг. Тэгэл урлаг спортоор амжилт гаргаж байгаа хүүхдүүд зөндөө байна. Би болохоор 1-р ангиас 8 төгсөлтөө тасралтгүй урлагийн үзлэгт орж байсан. Ерөнхийдөө их олон тэргүүн барьцлж ялаа гэл өөрийгөө магтаад байна. За одоо тэгээд хаврын улирал юм чинь мал ахуйтайгаа холбогдуулаад малчны хотод юм чинь нэг дуудуулъя да. Энгэрийн яраггүй цасан дор нүдлэхэд ихний тул наран наашилж цангина таван бүлэн зус таван уйхан эгшиг тэгш таван хүслийн амьд таван эрдэн. За манайхан золбороосоо ярьсан тэгээд энд зам дээр бас ажилтай байна гэж байна. Тэгээ шууд ажил дээр нь цагдаагийн алга машин зам дээр зогсож байгаа. Тэнд төрөөд ирсэн. Тэгээд тэн дээр нь очих гэж байна. Одоо эндээс бол тэр харагдж байна л да тэр юм шиг байна. Над дээрсээ гэрлэн төхөө таарад зогсчлаа. Ахны хараа нууч хорсон цагаашаа мартах бэри андууны За 10 жил болчихсон сайхан дурсалт одоо дурсамжтай энэ сайхан зүйлүүдээс ярмаар байна л да. Чи чинь 1-р ангида хиний анх аав лөө ээ аал Батшиг багш. Батшиг багшийн ангийнхан чи ийгээд байгаа байхгүй Мөгч таал байсан мэт тий. Гүй биш гэдэг юм. Би чинь живтэйч нэг анги байсан мэт тий. За живт хоёрч нэг анги байлгүй тий. 1-р ангида. Булгаач бид гурав. Миний санаж байгаагаар ховроо тий ховроо уянга цэнгэ байсан юм уу юу? Цэнгэ байсан бахаа мэдхгүй би ч сайн санахгүй шүү дээ. Ер нь их л юм байна л та. Яриад байна. Тэрнээс одоо жиний гоё юм ярьдаа жиний ангийнхан ч одоо үзээ сууж байна. Гоё юм чиж одоо юу вэ? Дандаа мухал юм байсан даа гэж. Дандаа л ер нь. Яа дандаа л ер нь болждоггүй юмнууд байсан да. Ер нь тэднээс л ер нь гол орж ирэх юм биш тийм ерөөсөө. Тий ер нь тийм сайн юмнууд нөх орж ирэх байгаа. Орж ирдэг. Шээсээ хин гол уралдуулах уу? Хин зодтолдох уу? Хэнийг зодох уу гэж одоо явжсэн болохоос хин зодтолох уу гэж. Одоо хин манай 1-р ангид ч одоо хин байсан шүү дээ. Миний санаж байгаагаар за булгаач чи бид гур байсан. Бид гур ч нэг годом юм чинь надад. Нэг годом юм чи санаж байгаа. Уянга байсан. Ховроо байсан. За ховроо байсан. За тэгэл одоо бас надад юу ч. Тэгээ манай 100 хажууныхан чи ерөнхийдөө их гайгүй дараахан байсан юм шиг. Тэгээ одоо нададгүй хүмүүс хэн байсан бэ? Ер нь хой тарааных л байдаг гэсэн шүү дээ. Тараа баруун хажууных л хэлээд байгаа байхгүй ерөөсөө. Хой тарааныхан баруун хажууныхан ер нь хамаг болохгүй гэдэг юм хэлгээс. Манайс ч ер нь тэгэл гэр зур. Манайс ч ер нь жангагийн элитэд байсан юм шүү. Гэр зур ер нь тэгэл тий жоохон элитэд ч үе зүгээр явж байсан. Хамгийн царайлаг ч юм уу тийм ах нь хэн байсан чиний хувьд? За мэдгүй. Тохиолсон гэхгүй нэрсэн. Хотлааш яагаад гэж би бол мэдэхгүй байна нэрээ. Чамайг дээр баахан ахтад бас крашлт байсан юм. Би одоо санахгүй. Анхны байхгүй. Энэ нэстэ жинхэнэ дөөхөө яага булцаад байна гэдэг шиг байхгүй. Яага булцаад. Зээч үнэ өчгүй шүү дээ. Булцаад багчаа. Байхгүй. Тийм байхгүй. Байхгүй нэр. За хоёр дахь тэгэл. Хоёр дахь ч юм уу гурав дахь ч юм уу мэд. Ямар ч байсан. Одоо хийж болох юм уу тэгээд. Болох юм хамаагүй л болох юм. Одоо энэ 20 жил баг бид нар 1-р ангиас тооцоод ингээ 30 жилийн юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Би ч 8-р ангитай ямар ч бас баас сүрэнтэй бас нэр холбогдоод исэн шүү.
Баасан сар уу? Тий. Аль баасан сар? Халмаг уу? Халуун биш нөгөөх нь. Нөгөөх үү? Тэг нэр холбогдсон. Тэртээ би бас үерхэж байгаагүй шүү дээ ер нь бол. Тий. Нэг ч актер үерхээгүй шүү. Зүгээр л нэр холбогдсон гэж чи баасан чи сайн бодорой. Нэр холбогдсон яваадсан шүү тэр чинь. Энэ зүгээр өө тэр бас Баярмаа гэдэг нэг охин байсан да. Тэр гэлүүгээ Баярмаа. За Баярмаа чи Тэр бол бас би ч яг үерхийч гэж яваагүй нөхдүүд ер нь бас наагур нь хор гутгаад ер нь үерхүүлсэн байлээ шүү ер нь. Энэ одоо энэ цагдаа болчиход энэ хотлоо ирж байна. Би бол Баярмаатай үерхийг мэдхий. Энэ бол яг тэр цэргийн байрны урдуур гараад Баярмаа гэх явдаг байсан. Газар явдаг байсан шүү. Яг би мэдэж. За. Баярмаа яг тэгдэг байсан биш. Би бол хотлоо ирэхгүй яг мэдэж. За тийм. Тэрэнд одоо 200 ч юм уу 300 ч юм уу мэдээ. Энэ их олон үнэтэй. За дараагийнх нь. За өөр хүн байхгүй. За. Бараг л байхгүй тий. За. Аюултай байна. За. Ер нь бол хэцүү байхгүй. Ярилцлага үргэлжилж байна. Одоо танад очих гэж байна. Та хаалга онгоолгоорой. 3 дугаар ангиас эхлээд 2 анги нийлээд ер нь анх 3 бүлэг байсан. 1 дугаар ангита. Тэгэл нийлээд явсараа дараа төгсөд 1 бүлэг болоод төгсчихсэн. Анх ч би чинь Нина гээд усг заасан багш, анхны багш байсан. Тэгээд тэрнээс ч хойш зөндөө багшийн гар дамжсан. Гэрэл цэцэг гэж байлаа. Амрагийн ихч юм лээ. Чулуун цэцэг. Даавдлаг багш нэг хэсэг авчихсан. Оюун чим гээд манай ангийн багш байсан. Одоо бурхан болцсон. Багтаа би чи хэл даруухан л байсан дөө. Тэгээд дуулдаг байлаа. Урлагийн үзлэгт их ордог байсан да. Тэмцээн уралдаанд бол их явж байгаагүй. За ангийнхаа хамт олонд нэг айдууны мэдлэгээ тэгшүүлээ. Нэг 6 дугаар ангид байхдаа нэг урлагийн үзлэгэнд нэг дуулж исэн. Тэрүүгээр нэг айдууны мэдлэгээ тэгшүүлээ ангийнхаа хамт олонд. Цэлгээр нутгийн минь бойлос цэцгэлээ ханхаар уулас суудал заслаа амраг сэтгэлийн айсэг ялтай аннэргүй шанзанда шүшлэдэхөө амраг сэтгэлийн айсэг ялтай аннэргүй шанзанда шүшлэдэхөө. За ангийнхаа хамт олонд амжилт хүсье. Бүгдийн эрүүлэн сайн сайхан бүхийг хүсэн өрөөё. За манайхан дараагийн газар ирсэн. Хулгайг ажилладаг газар. Энэ усан спорт сургалтын төвгээд төв дээр нэрсэн байна. Цаа чи өөрөө яриа өгөхгүй гэдэг. Тэгээ шууд хиллгүй өвчээр хүрээд ирсэн. Ямар ч сан орё. Тэгээ мэдлэгээ дэвшилж яриа өгөх нэг юу. Ангийнхандаа хэр хайртай хайргүй гэдгийг харъя. Тэ мэ хэдүүлээ. Яриа өгөхгүй байвал тэр л үз. Хэрэггүй ангаас хасаа хэдүүлээ. За яваад орё. За сайн байна уу? За тэр цаана бас нэг авраг тамирчин байна. Дэлхийн аврагын одоо тэмцээнд авах гээд бэлдэж байгаа. Болтон дугур гэдэг нэг одоо амар амтан тэнт одоо. Халуун зунаар малгай өмсцээ одоо ингэ байж байгаа шүү дээ. За юу яцхан? Яа. Хэлгээр чинь зэрэг болохгүй байгаа байхгүй. Хэлэхгүй мэдээл авч байгаа л гослаач наашаа. 20 жилийн уулзалт болж байгаа. Одоо яг ингээд дэлгэцээ үзээ сууж байгаа ангийнхандаа гуруулаа авсан нэг жоохон дурсамж хөвгтөө явдал те. Одоо зөндөл байгаа шүү дээ те. Тэр юм бас жоохон яриул яаж. Энийг ингэчээл байгаа шүү. Ингэчээ дөө. За одоо дурсамж ч одоо дүндэл байгаа даа байна ч одоо тэгэл. Багын дурсамж одоо Улгаш одоо бас дараахан л хөвгтөөсөн. Дараахан шүү дээ. Хамгийн түүжсэн хүүхдгээд тэгэхээр хамгийн түрүү дугрын нэр гарах яриасан. Яагаад шүү дээ. Одоо энэ октод дөрөсөн. Хамгийн сахилгүй хэм баймаа хамгийн одоо гэхэд хүрлээ баттор. Эрхаа гэдэг та идэг л яриад байгаа байхгүй юу? Би бол их дараахан хүүхэд байсан дөө тий. Чамаа бол ер нь дараахан хүүхэд байсан гэдэг. Хүүхдүүдийн мэдлэгээ дэвшүүлж байгаа энэ дурсамж ярианаас бас хамгийн их ярилж байгаа миний нэр бол одоо дугрын нэр байна. Тэгэхээр дугур бол одоо энэ 20 жилийн уулзалтан дээр бол бас нэг ямар нэгэн цом ч юм уу нэг өргөмжлөлт авах гэж бодож байгаа. Чи баг компани цагт болсон юм шүү.
Би чи үнийг дарах юм. Гардаг. 아니 자막 여기서 나랑 봤을 때 뭔가 전부 비도 없지만 야채 нэгдүгээр ангиас нэг анги тий. Одоо ий бүлэг болох. Дуусч болохоор тэр Бэвэд бүлэгч. бэвэс юм аа байсан юм чи. Хүлээ өдөрч байгаа байхгүй. Хиний дугаар хиний анги. Бадраагийн. Минь сайхан дээ. Миндээ өгш ээж нь ойжгаар миндээ өгш аваад аюурнаа өгш аваад тэр нараа өгш аваад тэр нараа өгш аваад гэсэн. Одоо тэгээд за 10 жил өгчөөд хамгийн юу сахихгүй данг байсан. Тэгээ одоо болгогийн хурдууд мартахгүй тийм үлдсэн. Тийм дурсалтай тийм дурсамжтай зүйл юу вэ? За нэг тэгэхэд нэг тэгжсэн шүү дээ. Тэр бол нэрээ бас яасан шүү гэсэн нэг тийм байна. Одоо хүүхд толгонд бас байдаг шүү. Байсан юм. Одоо мартчихад байна шүү дээ. Яг орж ирэхгүй шүү дээ. Яг тулгаад асуугаад орж ирэхгүй байна. Тийм л байгаа л да. За одоо 10 процент ч шүү дээ. Нэг манайс шалгалт өгөх юм. Нэг ангаараа нэг бэлтгэр явдаг байсан шүү дээ. Тэр нэг талх чадах юм. Жохон юм уу чаа тасарчихгүй юу? Тэгэл тасарсан гэж хөрлөө өөрөө дэвжсэн чинь нөгөө чи сэрцэн нүдээр тэр албаар тэр хөрлөөгөр өөрөөд байгаа. гэрдүүн өөрөө чи чадж байгаа байлаа. Тэр мэдээ юмуд зөндөө байгаа байхгүй. Тэ? баруун жилийн шалгалт санаа боддог санаагаар. Одоо би дуурай нэг юу гэсэн мартдаг байхгүй нэг юм. Одоо бид нар хойдороос хойш нэг усан дордог нэг газар байсан шүү дээ. Мотто цогцоо. Мотто цогцоо. Тэ, мотто цогцоо. Тэр ингээд яагаад усан дороо яа босчихрээд ингээд ганц тавьж байгаа нэг нойтер бандажтай таахтаа. Чинь модны ард зогсож байгаа нэг бандажаа мушигдаг. Тэгсэн чи цаадлаа согтууд гараад ирсэн. Тэр жахад тэгэл болцсон шүү дээ. Ерөөсөө нөгөө хөвгүүдээс нууцаар очиж бандаж авч тайлал муших гэжсэн чи ард ногтод байдаг. Отхон цэцэг дүүрэмаа зүрэмаа явж исэн юм уу тэр өвч чаа. Тэмдээс баг. Биднээс нуугдаж аймдаа бандаж аваад гэсэн чинь башинхан автодараас гарч ирээ тий. Тэр санаас байна. 10 төгссөний жил баха. Эрка нэг нэлээ согтуу болцсон. Тэр хөдөөнөөс ирсэж манай хоёр ч айл юм чинь. Тэгсэж эрка наваг дуудаал. Тэрлөө ороод дээл өдөрч. Чөөрөө ороод аваач гэсэн чинь. Агаа болохгүй чи ороод авдаг. Батуу байхгүй чи яах гэсэн. Би орж аалж авсан шүү дээ. Аалж авсан шүү дээ тэр ичиг. Тэгэл гэрт нь орсон чи эркагийн талигчаач. Батуу хоёр байж. Эрка айцсан гэсэн чи. Мэтгэхгүй алгалаа. Тэнгүүт гарч чид эркашны өдөн дээр байж байгаа гутал. Батуу алгаа наас их цацаараа юм чи. Уалдаг баатар гал. Хаалгаас аваад орсон. Би хашааны толгойтойгоор хараад байжсэн чи. Эрка фижигнээ хараад ирсэн. Төдөж чадлгүй. Яас гэсэн чи агаа байж тээ. Араас нь батуу яваа байж тээ. Одоо танай ангийнхнаас хамгийн хөөрхөн охин нь хэн гэж боддог вэ? Оо тэгэхээр чи би өөрөө юм биш үү? Таныг ийм хөөрхөн байхад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ? Архийг л хэлэх байлгүй. Сургуульд байхдаа том болоод хинтээ гэрлэн гэж мөрөөддөг байсан бэ? Бат Эрдэнэтэй. Тэдний юунд танд таалагддаг байсан бэ? Нүд. Ангийнхаа охтуудаас хэнийг гараашилдаг байваа? Амар жаргал гэдэл нэг өсгөө идэ. Энэ 20 жилийн хугацаанд түнтэйгээ нууцаар уулзаж учирч байв уу? Олон байлгүй яах. Ангийнхаа хүүгүүдээс хэнийг нь өнөөдрийг хүртэл краашлаж байна вэ? Сара хөхөө баяра. Тэд таныг өөрийг нь краашилдаг гэдгийг мэдэх үү? Мэднэ. Ангийнхаа хүүгүүдээс хэнийг нь краашилдаг байв? 10 жилд ч юм бич одоо Эрдэнэ болгон өнөөдөр краштайгаа хоёулахнаа үлдвэл хаашаа явах вэ? тэгэл нөгөө амралтын газар жуулчны газар бацдаг. Та өөрийгөө ямар амьтантай зүйрлдэг вэ?
ангир хүн. Харин та ангийнхаа охтуудыг ямар амьтантай зүйрлдэг вэ? Оцсон шүү. Ангийнхаа охтуудаас хэнийг нь крашилдаг вэ? Манай бэр цэцгэл байх та. Бусад охтууд нь хэр хөөрхөн байсан бэ? За өөрч нэг гавьтай байхгүй гэдэг байхгүй. Ангийнхаа хүүгүүдээс хэнийг нь крашилдаг байваа? Саран хөхөөг бол болроо будаа байлаа. Амьдралынхаа хамгийн том нууцаа дэлгвэл Бүдэгийнхаа харж явсан залуутай суусан байт юм аа. Ангийнхаа хүүгүүдээс хэнийг нь крашилдаг байваа? Чи байсан биз дээ. Одоо краштайгаа хоёулахнаа зугаалах маршрут гаргавал Хэрэлж тэгээд наашаа явахдаа буцаж ирэхдээ мэлхий хаад үзэн энэ гэсэн тийм маршрут. крашуудаа хэр ойрхон сольдог байсан бэ? Оо тэгэл одоо бодвол жилд нэг хүүхдэх чи 10 жилд 10 хүүхдэх. Хамгийн төгс краш чинь хэн байсан бэ? Золбот гэдэг. Таны 2021 оны краш хэн байсан бэ? Бэр цэцэг гэдэг нэг хүүхэн байгаа да. Харин таны энэ оны краш хэн байгаа вэ? Баасан сүрэн гэдэг нэг хүүхэн би. Солилцсон юм биш үү? Би дандаа сольж явдаг шүү дээ жил болгон. За. Жил болгон сольтын. Ангийнхаа охтуудыг амьтантай зөөрлөвөл Одоо юу гэмээр ч юм дээ тэгээд. худлаач хамаагүй тэднийг хөөхөн гэд хэлэх боломж байна уу? Одоо нэр хэлэх болохгүй байна. Та багш нараас хэнийг нь крашилдаг байсан бэ? Сайн багшлсан да. Хэдэн жил крашлаж байгаа вэ? Одоо 20 жилчтэй. Юусэн сарын тэгэн мөнхөрдөө намайг сурсан багш нар мэн юуны харцтайгаа Мөр зэрэгцэн эрдмийн ширээнд тохоо нийлүүлээ суусан ангийн эрхэм сайхан нөхдөө энэ өдрийн минь төргий хэдүүлээ уулзалдаад 2 өдөр сайхан байна гэж хэлье. За ангийнхандаа бүгдээрэнд нэлийн өндөр амжилт хийж байгаа салбартаа тэр үнд нь манлайлж яваарай гэж хэлье. Хүсье өрөө эрүүлийн хааж байгаа зэ хүсье. Бүх ангийнхаа найз нар байсан, бага шилжсэн, шилжиж ирсэн. Тэгээд явсан багш нар гарсан тий. Бүх сайхан найз нартаа ингээд 10 төгссний 20 жилийн он баярын мэндийг бүх найз нартай болон гэр бүлийнхэнд нь өөр хүүхдүүд нь хүргээд хорвоогийн бүхий л байх ёстой тий. Сайн сайхан бүхний гэр бүлд нь хүсье өрөөё. Өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх найзуудтай баярын мэндийг 20 жилийн баярын мэндийг хүргэе. Одоо 20 жил гэдэг бол одоо хүний насаар ярих юм бол эд залуу нас баг залуу нас гэх юм уу те. Тэгэхээр яг энэ 20 жилийн ойн уулзалтанда одоо ач холбогдол өгөөд яг энд хүрэлцэн ирсэн сууж байгаа бүх найзуудтай баярын мэндийг хүргэе. Өнөөдрийг одоо ястай нөгөө хүүхэд насаа дурсаад баг балчрынхаа бүхий л гой сайхан дурсамжуудыг ярьж өнгөрөх баха гэж бодож чинь тэгээд Ангийнхаа хамт олонд эрүүл сар уул сайхан бүгд нь хүсье өрөөгөөд 20 жил энэ жил 20 жилийн 20 жилээрээ уулзах жахт нь мэдлэгээ дэвшүүлье. Тэгээд бүгдөрөнд нь эрүүл сар уул сайхныг хүсье өрөөё. Манайх юм бол одоо бүгдээрээ сайхан амьдрал тэгшэрсэн тий гэр бүлтэй болцсон, хань жилтэй болцсон, хүүхэдтэй болцсон бүгд одоо өөр өөртөө яг л одоо бидний хийж бүтээдэг яг эд үе эхэлсэн байна. Тэгэхээр энэ сайхан үе дээр бол уулзж байгаатай үнэхээр баяртай байгаа. За 1992 оноос 2002 оны хооронд Төв аймгийн Алтан булаг сууны 10 жилийн сургуулийг нэг ангид одоо сурч төгссөн нийт ангийнхаа хамт олондоо 20 жилийн баярын мэндийг хүргье. За тэгээд энэ хугацаанд бол манай ангид маш олон мэрэгжлэр Монгол орныхоо төдийгүй дэлхийд одоо гадаадын улс оронд ч гэсэн тэнд ажил өргөө гүйцэтгээд явж байгаа өөрөөхөө одоо хувь нэмрийг эх орныхоо хүчит цэцэглэлтэнд оруулаад явж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээд бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Та нар маань ирч чадаач гэсэн сэтгэл зүрхээр одоо ангийнхаа хамт олонтой хамт байгаахаа гэж бодож байна. Тэгээд бас бүгдээрээ юу яах баха мэдчилгээ дэвшүүлээд ангийнхаа хамт олонтой холбогдох баха гэж бодож байна. За тэгээд 6 сарын 17-ны өдөр одоо энэ өдөр бүгдээрээ цуглараад хүүхэд насндаа эргэж очих одоо 3 хоногийн хугацаа байгаа. Энэ хугацаанд хэдүүлээ сайхан хөгжилтэй дурсамжтайгаар энэ он жилүүдийг одоо өнгөрүүлэе гэж бодож байгаа. Хааштай ч гэсэн ангийнхаа хамт олонтой байнга одоо харилцаатай холбоотой байгаарэ гэж хүсье. Тэгээд ангийнхандаа бол анги төгссөн багш нар цэцэгтэй
энэ өдрийн 20 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд манай ангийнх одоо ингээд бүгд сайхан цуглаад анги хамт олноороо гоё хөгжилтэй сайхан байх баха. Та бүхэндээ эрүүл энхсээ сайхан аж аргалыг хүсье. Өнөөдөр чинь нөгөө зуны ихэнх сарын шөнийн 8 билүү дашнамтай их сайн өдөр байгаа. Тэгээд хур бороо орсон нэг ийм сайхан өдөр ангийнхаа хамт олонд ингээд мэдчилгээ төвшүүлэх басандаа бас баяртай байна. За тэгээд найзынхаа ажилд бас амжилт хүсье. Тэгээд энэ бичлэгийг одоо сарай өдрийн энэ ярьж байгаа энэ дурсамжт яриаг хэдүүл яг ресторанда үзэж явах болов гэж бодож байна. Тэгээд тэр 2-3 өдрийг хэдүүлээстэй сайхан хизээч мартагдахааргүй сайхан өнгөрөөцгөөе л гэж хэлгээрээ. 2002 онд төгссөн нийт ангийнхаа хүүхдүүдэд мөн нараа багш, оюун чимэг багш хоёртаа бас баярын мэнд хүргье. Тэгээд та нар маань уулзалтаа сайхан хөгжилтэй хизээч мартагдахааргүй дурсамж дөөрөн өнгөрүүлээрэ гэж одоо мэдчилгээ төвшүүлж байна. Уулзалтанд ирсэн ангийнхаа болон анд найз нартаа баярын мэнд хүргье. Аз жаргал сайн сайхан мөхт өгсөрөө. Цангийнханда 20 жилийн мэнд хүргье. Эрүүл энх сайн сайхан хүсье. 1992 онд 1-р ангид орж исэн. 2002 онд төгссөн. Одоо 20 жилийн уулзалт болох чинь. Ангийнхаа хамт 20 жилийн баярын мэндийг төвшүүлж 30 жил 40 жил яг энэ нэрцээрээ бөөлөөр уулзсан ерөө тавья. Бид ангийнхаа хамт олон 20 жилийнхаа уулзалтаа бөөлөөр сайхан уулзцаая. Бүгдээрэнд нь бас 20 жилийн баярын мэндийг хүргэе. Энэ сайхан уулзалтаа бол одоо хязгаарч мартагдахааргүй. За үргэлж одоо ингээд бас дурсаж ярьж байхаар ийм сайхан гигэн, ийм сайхан одоо дурсамжтай, дурсгалтай ийм одоо байлгахын төлөө бүгдээр бас сэтгэл зүрхээс гаргаад өнөөдөр энэ сайхан зааланд энэ сайхан одоо хөдөө авалтын танхимд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүгдээрэнд нас жаргал ирүүлэх сайхан бүхнийг хүсье өрөө. Тэгээд энэ сайхан уулзалтаа одоо 30 жилийн уулзалт, 40 жилийн уулзалт, 50 жилийн уулзалтаа одоо бас ингээд яг өнөөдрийнх шиг энэ сайхан уулзалтчгээ бүгдээрээ ингээд болж игэл тоон битгий багсаасаа тийм ээ. Болж игэл бас нэмэгдээсээ тийм. Нэмэг байл. Тийм. Гэт ингээд одоо өнөөдрийн 30-40 жилийн цогтоо. Тийм. Одоо бүр 30 жилийн уулзалтаар бол бүр илүү л одоо бас бид нар амьдралын юу одоо хөгж явахд бас нэлээд том болчихно те. Бас ингээд нэг те ийм болчих واخ тэгэхээр зэрэг дараагийн уулзалтууд дээр өшөө илүү их идэвхтэй өшөө сайхан оролцоод ингээд одоо 20 жилийнхаа уулзалтыг мартагдахааргүй сайхан тэмдэглэе. Тэгээд энэ түрээд одоо бас бидний энэ интернет мэндчилгээ дэлгэцээр дамжуулж байгаа энэ мэндчилгээ маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн сайхан баярлаарай. 30 жилээр яг гоё уулз. Одоо стеймер гинти юм шүү дээ энэ чинь. Жоо дэлгэрэнгүй ярил та. Дэлгэрэнгүй тий би хараад сандраад шүү дээ. Гоё ярил та. Хөө аавч гүүж гараад Яг хаалганд тий. би орд таарад. Тэг чи яг өшгөж таарад. Тэг амраа юу тэр энэ чинь хоёр талаас нь суудсан заяа. Энэ гэрт нэмээд нь авчирч өгөөд тархи хөдөлсөн байхаагаад ууршгаа явж лазеронгойг очиж бариулаад тий. Яг бүр тэгжсэн шүү. Тэр мэрийг яг наацгаа. Нэг мэдсэн чил нөгөө нэг цугдуулж мугдуулсан юм шиг. Бүр юу хэлээ гэж бод. Амар жаргал нөгөө бүдөрөө. Саран хөттэй чинь нэг удаа зодтолж байлаа. Яа. Нэр битэр нэг удаа зодтолж ирсэн шүү дээ. Юунаас олно одоо мартчихжээ. Хийж ярилцгүй. Аач байгаа шүү дээ. Би тэгчэлдээ явдгаа байлоо. Надад бид хамагтдаа бэлсээр тоглоол. Тэгэл ярьцаа. Хөхөөг эргэж тараад ирэх юм хүлээгээ сууж. Тэр цугаардаг байлаа. Мэдгүй хэрмэр мэдгүй шүү дээ. Өөж баг мэдхгүй нэр чигчэд яв. Нэр мэдгүй. Чи ер нь дэмий хаа. Ер нь баг. Тэгвэл ангийн дарга чи ингэдэг гэсэн. Энэ дарга мэдх юм уу? Мэдхгүй байна. Наад чигчэд яв. Амар жаргалгүй тэгээ нэр хэл. Өө яаж болох юм? Сангийн хамтдаа 20 жилийн өмнө дэргийа. Нүрээ хавуулъя. Тавтгүй шууд юм. Дөрөв хамт болж байгаа ярьчих сайн их шиг. Ангийн хамтдаа 20 жилийн өмнө дэргийа. Хамраа ухдаг чи ямар
102-т болохоор нөгөө Ренатгийн миний боо. Оо тэргээд тэржээс гоё. Шинэ дорсон сэтгэл шүү дээ. Яг зөв. За ингээд тэр өдөө. Дөрөөр ангидад болжсэн чи тэр өдөө хэд юм бэ? Дөрөөр анги манги баха. Үгүй. Зургнууд 8. Оо 8. Сэлэг маа яваагүйсэн. 6 7 модоо юм уу? Тэр чи бүгд мэдэх баг. Хэд дугаар анги байсан? Зүд яа тий 6 дугаар ангид байна. Үгүй 6 өдөө 7 дугаар ангид азуур битээр нэг урлагийн ийм зураг штэ. Тэр намаагүй тэр намаагүй. Чи жоохон магастай наач. Наати нэг одоо их юм намч болтмол зүүсэмс их жоохоо. Тэгтээ хараад 8 дугаар ангидаа 8 Б байсан биз дээ. Тий, 8 А байсан. Би ерөөсөө 8 10. Энд дэше түүх нэг юм камер байгаа. 6 мургаал байгаа. Нааш 6 мургаа. 8 А байсан. Тий. 8 болохоор ч өхөө эн чин доод анги байсан. Би ярьж чадахгүй болио. Гөө чи ерөөсөө ядах юм байхгүй заа юу. Хамгийн гоё мэдчихэж чамаас харж штэ. Бүгд бид нар бүгд мэдэх учраас. Би нэрээ энэ дууга мартсан биш. Хинч мэдэхгүй юм чи надаа энэ тэнд оруулсан чам. Ханхааруулс суудал заслаа. Амраг сэтгэлийн айсяатай. Аниргүй шанцанда шивштэдэ бүү. Амраг сэтгэлийн айсяатай. Тэнгод азуу тэндээс доолчих штэ. Аниргүй шанцанда шивштэдэ бүү. Энэ юм бэ те. За тэгвэл ингэ заяа хот руу ороод би азуураас яг энэ дуугийн чинь 2 дугаар бадгийг дуулуулчих заяа. Тэгэхээр амар байна. Нэр нэг юм би бүгдийг мартсан байна. Гэж хэлэхгүй л хийж штэ. Бүгдийг мартсан байна энэ. Оо мань нөө уцаар ярьсаар радиоч. Мөрс зүрс хуцнараа машин үлччихвэстэй өөр юм шүү дээ. За ингээл яачих. Ийм мөрцгүй юу? Тэ бодож штэ. Энэ хоёр өдөөг мөрцөн авчих. Тэгэж. Хоёлоо булгай шантаач байж байгаа юм байна. Яриулээ цам уустаа чи ярихгүй гэдэг. Яг усан бассейн дээр шааччаал. Мань усан сэлж байгаа болсон юм яах вэ? Тэг яа тэг хэлгээ шаалдаг. За тэг ёо тэг. Тий. Биш юу яач л да. Машин чи сууж байгаа ярьж болох юм уу? Тий. Хэдэн давхартай байгаа юм болоо. Энд ягаа энд. Ай за. Сүртэй гарч ирж байна. Яа. За. Яа мөнгө дээр очив. Очоод явж штэ одоо. Би энэ дээр очив. За, чамтай яах юм бэ? Хаана уулзах? Ангир хаан суухан. За тэгэх ангид хаанлаа. Нээрлээ. За. Шууд бичиж байгаа юм уу? Шууд л бичиж штэ. Яас. Агч юм аа. Баахан бочлоо шүү дээ. Танаа ангид уу? Ямар юм? Гарахгүй. Гарахгүй. Гаргал. Гаргий тий. Лаасуудаа гарч игээ. Чи ууц юм аа. Юу авдаг чи? Аа, үнэстэй тахаа.